За өнөөдөр хичээлээрээ төвшин хэрхэн тавих талаар харах болно. За ерөнхийдөө бол энэ дээр харьцуулахад аннотейт хэсгийн spot elevation-ыг сонгосноор тухайн элементийн одоо ирмэг, дээд ирмэг, доод ирмэг ч юм уу тухайн төвшин хэд дээр вэ гэдгийг харахын тулд spot elevation гэдэг командыг ашигладаг бөгөөд за үүнийг өөрсдийнхөө зургийн за нэг ерөнхийдөө ашигладаг иймэрхүү харагдсан ерөнхийдөө өөрсдийнхөө зурган дээр харагдсан тул иймэрхүү болохын тулд яадаг вэ? Ямархуу тохиргоо өгдөг байдлаар орох болно. За ерөнхийдөө хэдүүлээ өмнө хичээл дээр ашигласан эндээсээ шууд properties тэснийхаа энэ type-аас за энэ target гэдэг project гэдэг type-ыг аваад rename хийгээд өөрчлөлт явъя. За адилхан төвшин гэд нэрлэжээ. Яг өмнөх level дээр яг адилхан бас level-ийг бас төвшин гэсэн байсан ч гэсэн энэ дээр бас хоёр өөр төрлийн хичээл болохоор энийг бас level хичээе. За бид нэрт энэ сум ерөөхдөө хэрэггүй болохоор график хэсгээ өөрчлөхдөө за энийг non болгочихъя. Non байхгүй. За 1 гэдэг маань зураасаа өөрөөр харуулж байна. За энийг хар зураасаар нь үлдээчээ. Та юу ч гэсэн за symbol гэдэг маань бидний одоо яг энэ өөрчлөх annotation хэсгээ сонгож олоод edit хийх family-ийн нэр харагдаж байна. За энэ дээр ерөөхдөө зураасын factor гэдгийг мэдэх бах. За текстийн өндөр 2.5. За 2.5. За offset зайгаа за 4 гэчээ. За ерөөхдөө энэ дээр ISO одоо текстийнхаа юуг сонгох хэрэгтэй. Энийг transparent. За энийг ерөөхдөө за 5 гэчээ да. Ерөөхдөө энэ offset зайнаас хамаараа түрүүн харуулсан тэнхлэгний одоо нэг зураасыг зайтай тавихгүй юу гэдгийг ерөөхдөө энэ дээрээс тохируулаад олон төрлийн ерөөхдөө төвшингийн ийм type-уд үүсгэж мөн ийм олон төрлийн family-нүүд үүсгэж явдээ шүү. За тэгээд өөр чинь энэ дээр төвшингөө мэдээж миллиметрээр харагдаад байгаа хэдүүлээд миллиметр харагдаж болохгүй. Өмнө level дээр орсон метр болох хэвээр. За мөн нэмэх хасах value харагдаж байна. За өөр чинь тэт нь болохоор энэ миллиметр perfect. За ингээд ерөнхий тохиргоогоо ингээ хийчээ. За энийгаа төвшин гिचлээ бэ. За одоо энэ дээрээ түрүүний энэ дээр байсан spot elevation target fillet гэдгийг сонгож аваад edit хийцгээе. За энийг edit хийгээд за энэ мэдээж unit rүүгээ ороод unit-ээ сонгох хэрэгтэй. Нэрт ерөнхийдөө миллиметр байна уу, метр байна уу ерөнхийдөө төвшин маань нэгж ярих хэрэгтэй. За энэ маань түрүүний харж байгаачлан за энэ дээр текст за түрүүний ерөнхийдөө төвшинг ингээд авахад ингэж харагдаж байгаа тийм үү. За энийг өөрчилжээ. За энэ дээр түрүүний хичээл дээр төвшин гэдэг дээр энэ дээр edit рүүгээ ороод энийг non болгохгүй бол энэ маань ингэж харагдаад байгаа. За тэгэнгүүтээ энийхээ түрүүний хэлсэнчлэн family руу нь spot elevation за энэ шиг edit хийгээд оронгууд target fillet за энийг би уцаа харагчаа. Энэ маань spot elevation target fillet за ингээ орлоо. За энэ дээрээс энэ тэмдэгт маань биднэрт хэрэггүй. Бид нар цомон тэмдэгт хэрэгтэй. За тэнгууд энэ дээр яах вэ гэхээр line-аараа шинээр ингэж тэмдэгт үүсгэж болно. За юуны түрүүнд өмнөх хичээлүүдээр байнга хэлдэг. Ямар нэгэн family өөрчлөж байгаа бол заавал метр вэ нү, миллиметр вэ нү нэгжээ өөртөө ашигладаг юнитээр өөрчлөөрэй гэдэг. За энэ дээр өмнө нь хэдүүлгийнх нь хийсэн level-ийн маань family байна. Энэ дээр харагдаж байгаа. Edit руу edit хийгээд орчуулна. Энэ хэдүүлээ тэмдэглэгийг ашиглажээ. За тэгэх юм бол би яасан бэ гэхээр сая Ctrl C дээрээ энэ зураасуудаа бүгдийг фильтрлэг ороод харж олно. За би энэ зураасуудыг идэвхжүүллээ. За зураасуудыг би Ctrl V paste хийгээд за энэ line гэдгээрээ энэ зураас болон за энэ за ингээд ерөөхдөө энэ reference plane-д ингээд тааруулаад өгчлөө. За тэгэнгүүтээ эднэр маань
Зураас маань харин шилжиж орохдоо болохоор ерөөхдөө яг энэ тухайн family-ний одоо энэ тухайн spot-ийн family-ний зураасаар энэ шууд ингэж шилжиж ордог болохоор өмнөх энэ дээр үүсгэсэн зураасууд ордоггүй байгаа шүү. Тэгэхээр хэрвээ та энэ зураасыг өргөн, энэ зураасыг нарийн, энэ зураасыг нарийн болохоор бол өмнөх хичээл дээр орсончлон manage рүүгээ ороод object style-ийн за spot elevation буюу символын одоо тэмдэгтийн зураасын энийгаа ерөөхдөө шинээр new хийж өөрчлөх ёстой байгаа. За би энийг шууд төрчихтэн. Load into project хийчээ. За тэгвэл харагдсан. За ингэж харагдах нэ. За одоо энэ дээрээс ерөөхдөө за энэ төвшинг ингэж харж байна. За би энэ level-ийг төр унтраа харьцуулж EH дээр дарахаар level унтрана. За жишээ нэг тухайн хэвний зурагч юм уу тийм байлаа гэж бодоход за ингэж ерөөхдөө төвшин үүсгэхдээ ингэж үүсгдэг байх нэ. За тэгээд энэ төвшинг доошоо харуулах уу, дээшээ харуулах уу гэдэг дээр мөн адилхан. За эхлээд энийг яриад дуусчих. За доошоо харуулах, дээшээ харуулах дээр бол ерөөхдөө бас мөн адилхан. Энийг мөн duplicate хийж агаад доош гэж агаад ийшээ энэ тэмдэгтээ mirror хийхэд ерөөхдөө mirror хийгээд доош нь харуулчихад болдог. За тэгээд одоо энэ дээрээс харин яг эндээс гар тохиргоогоор ингэж энийхээ ингэж текстийн байрлалыг өөрчилж болдог л доо. Гэхдээ хэдүүлээ анханасаа ерөнхийдөө энэ текст хэлбэрийн эдрийгээ ерөнхийдөө өөрчлөө явуучвал болдог байгаа шүү. За эдрийг хэрхэн өөрчлөхөөс хамаарат энэ зай одоо би энийг энд явах хэрэгтэй. За жишээлбэл бисаа энийг 10 бол 5 байсныг 10 болгоод өөрчлөн слот ийм болж байна. 15 болгоод ийм болж байна, тийм. За энээс хамаарангуудаа энээс хамааруулж тэмдэгтээ бас за энийг би гаргачээ. Тэмдэгтээ бас би за би энэ тэмдэгтээ хэрвээ за яшаа түрүүний ах шиг ихээд ингэж холоор шийдэлжүүлж байгаа харах юм бол за тэмдэгт маань бүр энд ингэж харагдаж байна. За ерөнхийдөө тэгээд энэ текстээ хэрэг шилжүүлснээс хамаарч тэмдэг маань өөрчилж байгаагаа ерөнхийдөө ингэж хараад явж болдог шүү. За би энэ дээр энийг 20 болгох чи тээ. За тэгэнгүүтээ ахиад 25 ч юм уу тий. Сая би нөгөө энийг тэнхлэгээ зөөгдөө би сая за нэг 30 гэчээ. Жишээ нь 30 гээд энэ дээр харагдахгүй байна тий. За энийг энэ зайгаа би 30 гээд авчээ. За энийг 30 гээд авцсан шүү. Тэнгүүтээ би за энийг түрүү эндээс ийшээ 30 гээд зөөцсөн шүү дээ тий. 30 гээд зөөхөд ерөөхдөө ойролцоо ирж байгааз. За баг зэрэг текстийн зай за текстээ би эндээс ийшээ 30 гэж зөөцсөн ч гэсэн яг текстийн маань харалтаа энэчнээ ерөөхдөө ирж байгаа гэж болохоор за би нэг 10-аар ч юм уу зөөчгöd хэр өөрчлөгдөж जैन 5-аар зөөхөд болох. За ерөөхдөө ингээд хийгээд байвал ерөөхдөө ойлгоход амар байдээ шүү гэж үүднээс ерөөхдөө ингэж харууллаа. За ингээх мэдчлээ одоо ингэж иймэрхүү за одоо эндээс нүртэл хэдий зайтай хувийн зураас хэдий байх уу гэдгээ та өөрөө ерөөхдөө өөртөө дасгал ажиллаар туршаад үзвэл ерөөхдөө илүү ойлгомжтой бөгөөд өөртөө таарсан хэмжээсийг ашиглаж болно. За тэгэнгүүтээ энэ стер нэмэх гол нь энэ дээр байгаа юнитүүдээ ерөөхдөө сайн анхаараарай. Ерөөхдөө эднэр маань энэ түрүүний энэ одоо энэ дээр төвшингүүдийн маань одоо энэ тэмдэглэгээнүүдийг ерөнхийдөө харуулж байгаа шүү. Одоо энэ 5400 ч юм уу те 5400 гэхэд нэмэх 5.4 болж харагдахгүй юу. За эсвэл энэ нэмэх тэмдэглээ ч гэсэн авахааргүй болвол нэмэх тэмдэглээ ч гэсэн унтраач болно гэх мэтчлээ ингээд ч юм уу те. За тэгээд нэмэх тэмдэг байхгүй боллоо гэж тод эндээс нь хүртэл өөрчлөх зураасны урт болон энэ тэмдэгтийг үүсгэхэд за энэ түрүүний харсанчлан энэ тэмдэгтийг үүсгэх гэдэг энэ байрлалаа хэрхэн харуулах талаар энэ ерөөхдөө offset хэсгнээсээ текст offset гэдгээсээ ерөн тааруулаад явдээ шүү. За тиймээс ерөөхдөө хүмүүс ихэвчлэн яадаг вэ гэхээр за би энийг юу ач та
Энийг буцаа хуучинд нь оруулъя. За мөн адил тексттэй ч гэсэн offset-о 5 гэд хуучинд нь оруулъя. За ерөнхийдөө хүмүүс их хвчлэн яг ингээ хоёр төрлөөр хийдэг. За ингэж ойрхоноор зарим зургийнхаа төрлөөс хамаарат ойрхоноор ч авч болдог, холоос ч авч болдог. Тиймээс ерөнхийдөө их хвчлэн би бол яадаг вэ гэхээр би бол нэртэй манай ажил ингээд хол гээд хол ч юм уу хол зайтай ч юм уу эсвэл яг тэр тухайн зайгаа 30 зайтай ч юм уу те 30 мм-ийн тий 30 мм-ийн зайтай авахаар зайтай хэрэгтэй байгаа бол 30 мм-ийн зайтай гэж оруулаад тэнгүүтээ 30 мм-ийн одоо энэ түрүүний spot elevation гэд би түрүүний нь оруулсан байгаа шүү дээ. Энийхээ хэдүүлээ нэрийг бас өөрчлөх хэрэгтэй. Ялгаж харахын тулд аль болох зя би жишээлбэл ийшээгээ энийг ерөөхдөө энэ family-гийн ийшээгээ пилот хийсэн болохоор энэ лүгөө ерөөхдөө family руугаа орцсон болохоор заавал ийшээгээ юу яахгүйгээр rename-ийн одоо жишээл би төвшин гэж өгчээ. Төвшин. За тэгэнгүүт яг энэ дотроо хол зайтай ийм 30-ийн копи авч аваад ийм 30-ийн зайтай аваад ийм 30 ч юм уу зайтай ингэж хийж болно. Тэгээд энэ хэсгийг харагдуулахгүй зөвхөн энэ хэсгийг харагдуулахаар хийж болдог. Гэхдээ толгой ирж магадгүй болохоор би ерөөхдөө энүүгээр тусдаа та нар ерөөхдөө энийг ахиад edit хийж оронгуудаа эндээсээ турч гэж аваад за тэгэнгүүт энийгээ save as family гэж аваад төвшин за төвшин 30 мм зайтай ч юм уу те яг нэг хэдий зайтай авснаа бичээд тэгээ дахиад энэ шиг болоо тэнгүүт за энэ дээр ахиад юм family үүсчихэж байгаа. За тэгэнгүүтээ түрүүний үүсгэсэн түрүүн 30 мм зайтай үүсгэсэн гэдэг лүгөө ороод за энийгээ төвшин 30 мм зайтай сонгоод энэ маань ингээд 30 мм зайтайгаар ингэж гарч ирж байгаа. За тэнгүү текст offset-о би мөн адилхан өөрчлөх ёстой. Яа 35 ч юм уу те. Ингэж өөрчилж болтыг шүү. За ерөнхийдөө бол ийм байгаа. За энэ төвшингөө харин хэрхэн доош оруулдаг талаараа хичээлийг дараагийн хичээлээс part 2-оос нь үзээрэй. Баярлалаа.